Сайн байцгаана уу? Та бүхэндээ богино холбоос хэрхэн үүсгэх талаар заавар зөвлөгөөг хүргэж байна. Богино холбоос дээр та байнга бичдэг гүйлгээний утгыг бичиж хадгалснаар товчны хослолоор тухайн гүйлгээний утгыг дуудаж гаргаж ирэх боломжтой байдаг. Логин хийж нэвтэрсэн хэрэглэгчийн нэрнээр дарснаар богино холбоос зэсвэрдэг. Богино холбоос зэсэн дээр add new товч дээр та ямар товчны хослолоор ямар гүйлгээний утгыг байнга оруулан хадгална. Ctrl Q дээр жишээлбэл бол та зээл төлөв гэдэг гүйлгээний утгыг оруулан хадгалснаар дараа нь зээл төлөлтийн гүйлгээ дээр тухайн гүйлгээний утгыг шууд Ctrl Q товчны хослолоор оруулж ирэх боломжтой байдаг. Ctrl Q товчондоо дарснаар гүйлгээний утга маань автоматар бичигдэн та шууд гүйлгээгээ хийх боломжтой болж байгаа юм. Анхаарал тавьсанд баярлалаа. Баяртай.